Wonderboy хамтлагийн 10 жилийн ой 2 өдөр дараалан Social Pay Park дээр болж байна. 6 сарын 14-ний өдрийн плейдийг авах хүсвэл та бүхэн Shopee цэгийн болон Cheese 25-ын бүх салбараас худалдаа авах боломжтой. 2 дахь өдрийн тикет бараг л дуусчихсан шүү. Яг одоо амжаад захиалаарай. Hey, за юу яцхан үзэгчтэй News Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон хүргэдэг Монголын хипхопын товч тайм базаа мэдээлэл хүргэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах уу? Шууд бичлэгт орцгоё. За эхний сэдв бол рэпер Rocket Beat олж чинь. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа өөрийнхөө томоохон хэмжээний стадионы шоунаас хойш ямар ч уран бүтээлийг бол ерөөсөө хийгээгүй. А тэр шоу тоглолтын өмнөөс өөрийнхөө хамгийн сүүлийн тоглолт гэдэг зүйлийг бас ярьжсэн шүү дээ. За удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй бас удаан хугацаанд ямар тоглолтын дээр дуулаагүй удаан хугацаанд олон нийтийн өмнө гараагүй байж байгаад Central TV-гийн Tonight Show-нд өргөдөө оролцсон байгаа. За түүнийг бол тоглолтоос нь хойш олон нийт хараагүй байсан. Харин цоо шинхэн өнгө төрхтэйгээр эргэн ирсэн байсан. За тухайлх юм бол бид нар хизээч өмнө нь харж байгаагүй урт үстэй баяр ахыг харсан. За мэдээж та бүхний мэдэж байгаагаар Rocket Beat ганцхан рэпер биш байгаад удаж чинь. Продюсер, найруулагч, 3D артист, видео тоглоом бүтээгч гэх мэт цол хэрэгмүүд бол түүнийг дагаж явдаг болсон. За баяр ахын хувьд бол энэ байхгүй байх хугацаанд яг юу амжуулж ямар ажил хийж байна вэ гэдгээ бол Tonight Show-нд бидэнд бол айгүй тодорхой ярьж өгсөн. За жишээлх юм бол хамгийн ойрын нээлттэй хийх ажил нь 7 сарын 23-нд өөрийнхөө охинтойгоо хамт дуу оруулсан видео тоглоом цацна гэдгээ хэлсэн. Энэ Siam Store. За энийг бол баяраа өөрөө бүтээж хийсэн. За энийг болохоор тэгээ энэ юу юм? Манай тоглоомны 2 дахь дүр гэдээ явж байгаа. Тэгээд энийг яг тухайн үедээ бид нар цаг толцсон. Тэгээ хүн хүч айгүй багтаах үед яг энэ дүрийг энэ 3 дгээр юм character design хийх хүн манад яг байхгүй байсан байхгүй. Авах энэ ажлыг авах. Тэгээд уул нь 2 сарын дараа хийгдэх ёстой ажил байхгүй. Тэгээд авах хүн байхгүй харин би нөгөө гой санагдаад багтаад болтгоо. 3 дэх хиймээр санагдаад багтаад болтгоо. Тэгэхээр нь госъё гээд би өөрөө госч игээд. Тэгээд өстой суугаад нөгөө бүх хичээл мичээлийн бүхтийн үс эн чинь бүр үйлдвэрийн дамжлах шиг айгүй төвхтэй. Тэгээд би яг гэртээ бүр ингээд суусан яг өдрийн бол яг минимум яг хотлоо ярьж байгаа юм шиг. Энэ бол яг минимум 13 цаг суусан өдөрт. Яг зогсолтгүй 13 цаг суугаад зомбироод босч ирээд нэг асуудал гараад нөгөөх нь яах юм бол бодж ивч жагаад босоод. Тэг яг 2 сар суусан байхгүй. Дэлбэртлээ суугаад тэг ямар ч байсан хүнээ бүтээж ямар ч хүн дүрээ амарчсан гаргаж чадсан. Тэгээд айгүй их юм сурсан. Тэгээд түүнээсээ цаашаа ингээд нөгөө 3 дээд бүр дурлаад нөгөө бүх юм үзсэн болохоор бүр одоо нэг юм аяг тавг хийхээр бүр үнэн инээдтэй санагдав. охинтойгоо хамт дуу оруулсан. Тий. Тоглоом дээр тий 2 дүр байгаа. 2 үндсэн дүр манай тоглоомч яг нөгөө шидтэн буюу туулаа хоёрын хоорондын харилцаа гэдэг. За одоо харуулъя. Ингээд шидтэн туулаа. Шидтэн туулаа. Тэгээ шидтнийг би өөрөө оруулаад охин маань болохоор туулааны дууг оруулсан. Тэгээ удахгүй бүгдээрээ энэ гайхалтай тоглоомыг хэдэн сарын хэдэнд нэгж байгаа байлаа. Гоё юм. Нээрээ өнөөдөр чинь нээрээ тэгсэн шүү дээ. Би тэгээд ирсэн одоо санаж Өсөрөөс хамаагүй биш байна. Энэ юу яаж байгаа? Одоо 5 жил хийсэн прожект маань одоо яг анх удаа одоо ингээд яг аль биесээр 7 сарын 23-нд одоо гарах гэж байна. Тэгээ За гэх мэтчлэн түүний хувьд маш олон сонирхолтой зүйлсийг ярьснаас гадна залуучуудтай хандаж нэг уриалгыг бол хэлсэн. Хүн ингээд нөгөө дууны үнээр байдаг шүү дээ. Заавал аав ээж болж иж аав ээжигээ ч юм уурыг нь харилцуулсан ойрд нэмээ ууч гэдэг юм те тэр хүмүүсийг яг бүрэн ойлгох юм гэж байна. Яг ойлгож байгаа л да зарим хүмүүс ухаантай хүмүүс мэдээж ихтэй ойлгож байгаа. Гэхдээ яг өөрөө хүүхдтэй болж иж тэрийг яг мэдээд байгаа. Бүр яаж мэдэж юм гэхээр бид нөгөө дежаву гэдэг шүү дээ. Нэг нөгөө хүүхдээ хайрлаж байхдаа дежаву гэдэг чинь яг нөгөө юм яг хүүхдээ би өөрөө хайрлаж байсан чинь урд нь эмээ надад яг хийдэг байсан тэр үйл ороод ирэнгүүт би яг эмээ тэр үед яг юу мэдэрч байсан шууд ингээд буугаад пак гэдээ орж ирсэн. Юу байсан бэлээ? Тэр болохоор нөгөө ван угаадаг. Нөгөө усанд орох юм ваны нэг угааж өгдөг. Манай эмээ чинь надад усанд орох болохоор миний ваныг угааж өгöd бэлддэг гэсэн баг. Тэгээ би чи яг нөгөө хүүхд тоснорох ван угаажсан чи гин пам гэж орж ирж байгаа. Яг л энэ үед ингэж хайрн юу ч яасан хүүхдтэйгээ төлөө юу ч хийхэд бил ингээл зүгээр яг ван угааж төвчтэй юм биш л дээ. Мэдчихээн тэр мэдчих. Ер нь хэлж байгаа санааг байдаг байгаа тийм. Тэгээд яг тэр багпа. Тэгээд хүүхд өөрөө яг тэрийг туулж яаж ингэж яадаг. Тэр нь жоохон харамсалтай гэдээ бас дуун дээр байгаа шүү дээ. Ер нь жоохон харамсалтай байлаа. Хүн нөгөө хайртай хүмүүстэйгээ эрт тэрийг илэрхийлж мэдэхгүй. Тэгээд эртөө хүүхд мөгч нэг баг хайртай маяртай гэл. Ээж хайртай шмаар их айгу цөөхөн. Тэ? Айгу цөөхөн. Тэгээд тэр сүүл бүр хөгшрөөд ингэ заавал ингэж тэр замыг туулж яаж тэр хүн тэрийг ойлгож тэрийг үгийг харамлахгүй хэрэгэлдэг болдог ч юм уу. Тийм болоод байгаа байхгүй. Тэр нь жоохон харамсалтай. Тэгээд яг залуучууд маань одоо аав ээжигээ бодлоо эртгэн дээр нь сайхан хайрлаад юунд ганц үг хэлэхэд одоо тэр чинь тийм хэцүү биш шүү дээ. Тийм үстэй. Юундаа тэгээ кринжлээд авах. Юундаа тэгээ автгаараад авах тань. Автгаагаад тий. Зүгээр тийм тэгэхээр тэрийг бол харамлахгүй ер нь бол хэлжсэн зүгээр юм байна л гэж би бол ойлгосон.
За ямар ч тач рэпер Rocket Bay-ийн хувьд бол ойрын үед олон нийтийн өмнөөсөө гарч ирээгүй байсан. За түүнэр бол нэг иймэрхүү сонин сайхантай. Тэгэл юу нөө зүгээр суудаггүй маш хөдөлмөрч хүн гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. За мэдээж сонсогчдын хувьд бол түүнээс нэг айхтар шинэ уран бүтээлийг хүлээхээ болчихсон бах. Яагаад гэвэл нэгэнт л энэ тогооноос жоохон гарчсан байдалтай байгаад байгаа учраас харин түүний явуулж байгаа прожектууд нээлт их тоглоомуудыг нь хүлээдэг болсон баха. Рэпер Rocket Bay буюу Баяраа ахаас бол хүсэх ганцхан зүйл байна. За ойрын ядаж 3 жилдээ нэг том тоглолт. Маш чанартай тоглолт тэгээд сонсогчдтойгоо 3 жилдээ нэг удаа уулзахад за тэгэл болоо. Түүнээс бол угаасаа дандаа чанартай зүйл гардаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд Монголын төвшөнд цаачин яг жинхэнэ од шиг амьдарч байгаа цөөхөн хүмүүсийн нэгэ. За тэгээд залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон рэпер Rocket Bay-тэй холбоотой энэ 7 хоногт иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол арга бэлэг хэмээх лейблтэй холбогдож байгаа. За тус лейблээс бол 7 хоногийн өмнө цоо шинхэн уран бүтээл цацагдсан. MC Aruka болон Black Cap нар ноён хэмээх уран бүтээлийг цацсан. За энэ дууны онцлог нь бол одоо үеийн улс төрийн дарлалыг ерөнхийдөө дээр үеийнхээр харуулсан гэж хэлэхэд болно л доо. За клипэн дээр бол хоёр рэперийн хувьд дарлуулж байгаа ардын дүрд тоглосон ба за хэрвээ яг ардууд нь нэгдээд шудраг босч үйд юм уу те ноёдынхоо төлөө тэмцэж чадах юм бол бүхнийг өөрчлөх боломжтой. За нэг иймэрхүү мессеж өгөөд өгөхийг зорьсон байна. За сүүлийн үеийн хипхоп уран бүтээлүүд бол entertainment цаг үеэ дагаад яг нэг иймэрхүү уран бүтээлүүд айгүй тийм дутагдсан байсан. За энэ хоосон эсвэл өгүүлэгдсэн зайн дээр яг иймэрхүү уран бүтээл хийж ийн гэдэг нь бол айгүй гой санагдаж байна. Ерөнхийдөө энэ дууны утга санаа мессежинч гэсэн цаанаа бас нэг өгөх зүйлтэй гэх юм уу. За энэ дуун дээр орсон MC Aruka ахыг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол уран бүтээлүүдээ эргээд идэвхтэй бол хийж эхэлсэн байгаа задны хувьд. Харин нөгөө рэпер Black Cap-ийн хувьд бол арга бэлэг хэмээх лейблд ороод за тэгээ одоо 2 дахь клипээ цацчихсан явж байгаа юм байна. За харин эхний уран бүтээлээ энэ оны 1 сард цацсан бөгөөд Workers хэмээх уран бүтээлийг цацсан. За энэ дууг сонсоод клипийг нь үзэж байхад бас л ийм нийгэм рүүгээ чиглэсэн иймэрхүү утгатай дуу байсан. За дуу уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү харин арга бэлэг лейблийн хувьд энэ оны 4 сарын 4-нд бүр Step Arena тоглолтоо хийсэн байна. Арга бэлэг хэмээх лейблийн продюсераар нь MC Aruka, за артистууд гэх юм бол No Name-ийн Багях, Дөрвөн зүгийн кадр, Нөлөөгийн Муба, Black Cap хэмээх залуучууд байгаа байна. За тус лейблийн бүрэлдэхүүнийг харах юм бол ерөнхийдөө нэг юм өвжинэр дундаас тогтож байгааг харж байгаа бох. За тэгээд ямар ч тач Монголын бопод өмнө 7 хоног цацагдсан онцлог уран бүтээл нь яах аргагүй ноён хэмээх дуулаа. Арга бэлэг лейблийн цаашдын уран бүтээлд нь томоос амжилтыг хүсье. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдэв бол рэпер Missy Sam-тэй холбогдож байна. За түүний хувьд бол 2026 он гарснаас хойш нэг айхтар олон дуу цацаагүй ерөнхийдөө бол уран бүтээлээс жаахан хол байгаа гэх юм уу да. Гэхдээ олон нийтэд цацсан дуу тийм олон байгаагүй ч мэдээж цаагуур болоод цомгийн ажил хийж байгаа байх гэж бодож байна. За Missy Sam-ийн хувьд бол олон нийтийн өмнө хэсэг чимээгүй байсан ч энэ хугацаанд бол маш том нэгэн ажлыг амжуулсан байна. За энэ нь юу вэ гэхээр доор 112 хэмээх өөрийнхөө студийн нээлтийг хийсэн байна. За тус студийн нээлт нь бол сая 5 сарын 31-нд болоод өнгөрсөн. Нэг хоног юм шүү. Нэг хоног. Watch me. За рэпер Missy Sam-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа нэгэн цаг үед бол Монголын хипхопын эмэгтэй рэперүүдээс дэндүү тасарчсан амжилттай явжсэн. Харин одоо түүний хувьд бол альбом цомгон дээр ажиллахынхаа хажуугаар өөрийнхөө студийн үйл ажиллагааг явуулах нь байна. За ер нь ингээд харангуйтай түүний хувьд шууд эмэгтэй рэперүүд дундаа одоо шууд өвжий болж байгаа л да ер нь бол одоо яг өөрөө уран бүтээл хийхээс гадна рэпер продюсерийн ажлыг бас давхар гүйцэтгэхэд явах юм шиг байна. За энэхүү студийн үйл ажиллагаа нь бол голчлон дуу бичлэг болон зураг авалтаар явах нь байна. За тэгээд ямар ч тач саяхан шинэ студид нээсэн рэпер Missy Sam бол Томос том баярыг хүргэе. За тэгээд энэ 7 хоногт доор 112 студидтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол хөгжмийн продюсер Men on the Moon-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол цаачин нэг цомог дээр сүүлийн 6 жил шахуу ажиллаж байгаа. За энэ цомгийн нэр бол Ethnic Spiritual хэмээх нэртэй цомог байгаа. За цомгийн дуунуудаас дурдах юм бол Desi болон Morning Star-ын Down хэмээх дуу байгаа. Raforтай хамтарсан Уудам хэмээх дуу байгаа. Bisma, Nimba, Limit King-ийн Залуу Баян Монгол, Ka, Bogi, Наран Дулам нарын Агуула хэмээх уран бүтээл. За мөн сүүл цацагдсан Psychon болон Илсэг Men on the Moon Тэнгэрийн хүч хэмээх уран бүтээлүүд бол яг одоогоор цацагдсан байдалтай байгаа. За Тэнгэрийн хүч хэмээх уран бүтээлийг онцлон ярих нь бол зүйтэй байх гэж миний бодлоор бодож байна. За яагаад гэх юм бол Psychon болон Илсэг нарын тэр хоорондын зохицол болоод клипний хийцлэл, дуулалт, үглэлт гэдэг ч юм уу те бүх юм ерөнхийдөө бол айгүй гоё дончтой, айгүй гоё клип болсон байсан. Psychon болон Илсэг нарыг бол зарим нэгэн үзэгчд маань хараахан мэдэхгүй байж магадгүй. За хэрвээ тийм бол би 2024 онд Psychon-ы давааны болон Илсэг нартай подкаст хийж байсан тэрийг үзээрэй. Айгүй гоё мэдрэмжтэй
уран бүтээлүүд нь дандаа шинэлэг болоод өөрийн гэсэн үүрмэц хэм маягтай байдаг. За мөн энэ цомогт бол Гинжин, хоёр хүү, Гавана, бүрээд ахын дүүсээс гэх юм бол Альхан, Дизе, Салюна, өвөр Монгол ах дүүсээс Даваням, Элсэг, Тайвуу. За ингээл хараад ангууд айтник спиричуал хэмээх цомог бол хамаг Монголыг хамарсан. Ерөнхийдөө бол айгүй том, айгүй дайжгүй цомог юм шиг харагдчихээн л та. Халах монголчууд оролцсон байна, бүрээд монголчууд оролцсон байна, өвөр монголчууд оролцсон байна гэдэг ч юм уу. Цомгийн хувьд бол тун удахгүй буюу 6 сарын 14-нд цацагдах гэж байгаа юм байна. За тэгээд ийм гоё прожект, ийм гоё альбомыг сүүлийн 6 жил хийж байгаа. Men on the Moon-д цаашдын уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. Та бүхний мэдж байгаагаар бол энэ цомгийн зарим дуунууд нь аль хэдийн олонний сонорт бол хүрчихсэн байна. За тэгээд энэ 7 хоногт хөгжмийн продюсер Men on the Moon-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол рэпер Big G-тэй холбогдож байгаа. За рэпер Гинжин болон рэпер Big G-ийн нөө сэлгээ хэмэх дуу хэдийгээр цацагдаад сар гарan болж байгаа боловч хипхоп сонирхогчдын анхаарлыг бол одоо хүртэл entertainment байдлаараа татчихин. За тухайлах юм бол рэпер Гинжин болон рэпер Big G-ийн нөө сэлгээ хэмэх дуун дээр өөрсдөө реакшн хийсэн. За энэ реакшн бичлэгдэр бол сонсогчдод айгүй олон асуулттай байсан зүйл дээр хариултыг өгсөн. За хамгийн ихэнд бол рэпер Гинжин гангаар бас өөр хариу дис хийсэн гэдгээ ол зөвшөөрсөн. Зарим мэдгүй хүмүүсүүдэд хэлэхэд их энэ айгийн солигдоод ингээд утга учиргүй янз бүрийн болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг. Энэ болохоор ерөөсөө татар гангаа хоёрын хамтарсан дуу эдийн тэрэн дээр ер нь айн яг ийм ай те би тэрийг нь албаар тастаж аваад зүг бай тий. Аяыг нь албаар эхнийхэн дөрвөн тактын тастаж аваад энэ дээрээ тавиад адилхан бөмбөр тавьж агаад татар гэдгийг нь атар хатар гэж яагаад ерөнхийдөө дийсэлсэн байд юм аа. За харин үүний дараа рэпер Big G яг яагаад рэпер Rookie руу дийсэлсэн бэ гэдэгтээ хариулт өгсөн. Ахтан сонирхолгүй. Аха. Энэ нэрэ бро. Би яг тэр ерөөхдөө хүмүүсүүдээ сонссон ч яг юу яасна бас сайн мэдгүй байхгүй яг яасан. Нэг баахан стори эднэр хийгээл Таны муулж байгаа юм уу те? Тий, энэ хотлаа нээсэн ста гэдэг тиймэрхүү юм тий яасан. Яг би болохоор яг хүмүүстэй ер нь бол айгүй аль болох ялангуяа дүүнэртэйгээ те аль болох гоё ийлдэг, гоё харьцах гэж хичээдэг. Тэрийн маань зүгээр бас нэг тийм энэ нэг худлаа энэсээ яач чаддгүй гар гэж зарим нэг нь бас жоохон эндүрдий юм шиг байл. Тухайн үед нь та төрүүлж сторимоор хийсэн юм уу? Гүү яах вэ? Би ч рэпер шүү дээ, инфлюенсер биш шүү дээ. Дуулна шүү дээ, тийм үстэй. Тэгэл ерөнхийдөө энэ дуун дээр хариу болгож оруулсан. Ер нь гэхдээ их олон хүмүүс бас тэр талаар бас их ярьсан. Ингиж нэг хэлэх цаг нь болсон гэж бас бодсон. Жижиг ах таартай шүүгээ стори хийсэн биш гэстэй. Тийм стори явуулж хийсэн гэстэй. Хайрлж юмсан дээр хоо. За мөн татарын мөгийн болон рэпер Big G-ийн цаг үеийн асуудлаар бол рэпер Big G хамнээсэн. Хэрвээ шаардлага үүсвэл одоо харинчинка боксинг хэмжээнд дэр гардыг юм уу яад вэ те? Өрн дууддаг юм уу яад вэ? Тэгж асуудлыг шийднөхөөс би бол хэрүүлэр шийдэхгүй л гэж бодож байгаа. Хамгийн түрүү нэгдүгээрт яг тэрэн дээр бол яг энийг үзэж байгаа хүүхэд залуучуудаа нэг юмыг яг захиж хэлмээр байна. Ямар ч асуудлыг шийдэх гарцсан хизээч зодоон буюу хүчирхийлэл байдаггүй шүү гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа бас надад дийслүүлсэн хүмүүс дээр ярилцлага өгд юм дөө. За ямар ч тач энэ реакшн видеоны хувьд бол өмнө 7 хоногт сонсогчдын анхаарлыг бол маш ихээр татсан сошиал дээр аюулгүй их үзэлтийг авсан. За тэгээд яг яагаад дийс хийсэн, яг ямар учир шалтгаантай байсан гэдгийг нь хүртэл өөртөө аюулгүй тэм дэлгэрэнгүй ярьж өгж шүү дээ. За хамгийн сонирхолтой нь хэдүүлээ сая бичлэг дүүцэн шүү дээ. Рэпер Big G татарын мөгийн ах тандан өөрийнхөө үгийг хэлэхэд түүнтэй хуучин цагт бифтэй байсан дуучин Экул буюу анх хоёр өөрийнхөө Facebook дээрээ татаартай олон юм битгий яриараа хаймхай байж. За нэг иймэрхүү постыг өөрийнхөө Facebook дээр бичсэн. Дуучин Экулийн хувьд бол та бүхний мэдэж байгаачлан өмнө нь бас рэпер Big G шууд хоёлаа халз рингэн дээр тулалтаа гэдэг бол тулалдааны урилгыг бол явуулж исэн. За саяны энэ бичсэн постоос нь харахад бол дуучин Экулийн хувьд одоо болтол тэр бифтэр юм бодож явдаг нь ойлгомжтой байна. За мэдээж энэ бүхний хариуд бол рэпер Big G ах ямар нэгэн стори ч гэдэм үү те ямар нэгэн мэдээллийг бол ерөөсөө хийгээгүй. За ямар ч тач татарын мөгийн болон рэпер Big G-ийн биф бол ерөнхийдөө энэ хүрээд бол өндөрлсөн ойлгомжтой. Яг хөө цаг хугацааны явцад бол дараагийн гарах уран бүтээл дээр бол бие биерүүгийн нэг юм нууцхан мөрт шидэх. За нэг иймэрхүү зүйлээр энэ биф үргэлжилж магадгүй. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нөө сэлгээ хэмээх дууны реакшн видеотой холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд олонний анхаарлыг За дараагийн сэдэв бол Монголын урлагт өнгөрсөн 7 хоногт гарсан нэгэн харамсалтай мэдээлэлтэй холбогдож байна. Good Boys хэмээх хамтлагийн ахлагч дуучин Мөнхбаатар 5 сарын 31-ний өдөр бол харамсалтайгаар амьнасаа алдсан. За түүний хувьд бол өөрийнхөө сошиал медиа Facebook хуудсан дээр лайв хийж байгаад өөрийнхөө амьнасыг хорлсон. За нэг иймэрхүү мэдээллүүд бол сошиал дээр бол битүү хөвөрсөн. За түүний энэ золгүй үйл явдалтай холбоотой мэдээллүүд бол сошиал дээр асар их явсан. За яг энэ үйл явдалтай холбоотой мэдээллээр 20 цэгийн гэх сайт Good Boys хамтлагийн дуучин
Мөнхбаатарын амиа хорлсон шалтгаан юу байв? Good Boys хамтлагийн ахлагч дуучин Мөнхбаатар нь өчигдөр буюу 5 сарын 31-ний 19 цагийн үед Баянгол дүүргийн 05 дугаар хорооны дугаар байрны өөрийн амьдардаг гэртээ лайв хийснийхаа дараа амиа хорлжээ. Ингэхдээ тэр бүр өөрийнхөө хоолойг боомлон амнасаа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн элцсийн бие бүрэлдэхүүн шалгаж байна. Хэргийн газар очисон цагдаагийн шинжилгээгээр талигаач гадны нөлөөгүй амиа хорлсон тогтоогдсон. Гэхдээ сэтгэл зүйн хувьд түүнийг хэн нэгэн дарамтлсан үхэлд хүргэх шалтгаан болсон эсхийг мөрдөгчд олж тогтоохаж. Тэрээр сошиалор лайв хийхдээ сэтгэл санааны гутралд орсон байсан. Гихч эмэгтэйд гомдсон тухай хэд хоногийн өмнө хайртай эмээн хорвоог орхисон талаар ярьж байв. Тус хамтлаг нь хүүхдийн ордонд 2006 онд байгуулагдсан өнөөдрийг хүртэл хамтдаа уран бүтээл хийж буй pop хамтлаг. Энэ талаар Эцэг Мөнхбаатар бид тэмцээнд орохын тулд хамтлагаа 5 минутын дотор байгуулсан. Өнөөдрийг хүртэл 19 жил хамтдаа явж байна гэж ярилцлага өгсөн байдаг. Хамтлагийн гишүүд болон найз нөхдөйг нь цагдаагийн хилцээр гэрчээ дуудан мэдүүлэг авсан. Тэдний ярьж буугаар Мөнхбаатар нь сэтгэл санааны хувьд хэвэн байсан гинэ. Ер нь дуучид олонний танил хүмүүс яагаад амиа хорлдог вэ? Сэтгэл санааны гутрал хар тамхи, мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх, мөнгө санхүүгийн асуудалд орох, бүтэлгүй хайр, дарамт шахалт, мөн уран бүтээлийн карьер нь уруудаж нийгэм таагүй хүлээж авсан гэх шалтгаанууд нөлөөлдөг ажээ. Их Үрсийн баярын өдөр дуучны үхэл тун харамсалтай мэдээ дуулгасан ч хойшид залуус ийм гомой зүйл битгий хийгээсэ амьдралд тохиолдсон хэцүү бэрхшээлийг даван туулах чадвартай байгаасаа гэдгийг сануулах байна. За нэг иймэрхүү нийтлэг бол 20-т цэгмэнд бичсэн. За ямар ч тач яг яагаад амиа хорлсон, хэргийн цаана юу байна те, хэргийн үнэн үннийг бол цагдаа нар олж тогтоох үед. За Good Boys хамтлагийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Яг манай үеийнхнийг бол хүүхэд наснд байхад дуунууд нь бол нэлээд явдаг байсан. Хүүхэд насны дурсамжинд бас тодор үлдсэн хамтлаг байсан. Талигачин ар гэр болон найз нөхөд ойр дотны бүх хүмүүст нь гүнээ харамсал илэрхийлье. Сайн амгалан болтугай. За дараагийн сэдв бол Rap Divj-тэй холбогдож байгаа. За Rap Divj-гийн Season 4-ийн 4-р дугаар бол саяхан YouTube дээр цацагдсан. За EP-нэг цацагдсанаас хойш ерөнхийдөө бол оролцогчдын төвшин ямархуу хэмжээнд очсныг бол та бүхэн мэдж байгаа. За мөн авраг авах магадaltaй бааталчдаг ч гэсэн та бүхэн дотроо бол өөрсдөө дүгнээд ерөнхийдөө бол гаргацсан байсан байх. За энэ дугаарыг үзэхэд бол хит хитэн сонирхолтой апсэд гарсан байсан. За тухайлх нь бол Lock болон Chiprushka нарын баатал байгаа. За мэдээж энэ баатлын favorite бол Chiprushka нэрлэгдэж байсан ч гэсэн Lock-ийн хувьд бол энэ баатал дээр маш сайн байж тэгээд зооноос гарсан эхний бааталтаа Chiprushka-г ялж ялд байгуулсан. Өмнөх дугааруудыг үзэж байхад ч гэсэн цаадны жоо хувьд бол season 4 дээр нэлээд level up хийж нэлээд өөрийгөө бэлдэж орж ирсэн байна лээ. Энэ season дээр бол Lock-ийн хувьд бол нэлээд дэшээ үзэх баха. За дараагийн апсет хийсэн хүн бол яах аргагүй Kunai GT байсан. За түүний хувьд бол season 4-ийн авраг болох магадлалтай баатлуудын нэг Last X-тэй баатал хийсэн. За мөн л энэ баатал дээр Kunai GT өөрийгөө level up хийсэн дараагийн төвшөнд гаргасан гэдгээ баталж Last X-ийг бол ялж ялд байгуулсан. За ингээд харангууд бол Rap Divj-гийн Season 4 яалагч нь хинч болж магадгүй маш сонирхолтой болж байна. За тэгээд дараагийн дугааруудаас хин финалдах уу, хин шүүгийн 8 шалгарах уу гэдэг нь бол тодорхой болоод явчих нэ. Rap Divj-гийн бүх залуустаа цаашдын бааталд нь томоос том амжилтыг хүсье. Бүгд цаашдаа илүү их хичээгээрэй. Монголд Rap баатлын левелийг өшөө илүү өндөр болгодог залуусаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв 5 сарын 30-нд болоод өнгөрсөн зуны зугаа тоглолттой холбогдож байна. За энэ жилийн зуны зугаа тоглолтын headliner артистер бол рэпер Гинжин байсан. За түүний хувьд бол маш удаан хугацааны турш бэлтгэлээ хангаж аваад өөрийнхөө тоглолтонд оролцсон. 2026 оны 5 сарын 30 хүртэл зуны зугаа тоглолттой холбоотой элдв янзын ховж ивч гэдэг юм уу те, элдв янзын beef, за янз бүрийн дуу уран бүтээл гэх мэтчлэн яригдах зүйл бол маш олон байсан. За тоглолтын өдөр бол та бүхний мэдэж байгаачлан жаахан сэрүүхэн тэгээд бороотой өдөр байсан. За стадионд тоглолт болж байгаа өдөр бол цаг агаар маш чухал байдаг. За хэдий ийм байсан ч гэсэн 80-90% дүүргэлттэй байсан зуны зугаа шоу тоглолт. За мэдээж зуны зугаа шоунд бол онцлог хит хитэн зүйл бол энэ жил байсан. UB Comedy-гийн дайралцсан хэмээх шоу стадионы тайзан дээр болсон рэперүүдийн эсрэг комедиан гэдэг концепттэй мөн оддын ирэлт хэмээх тэмцээн зуны зугаагаас зарласан шүү дээ. За шилдэг 6 оролцогчдыг тайзан дээр лайв хэлбэрээр бааталтуудаад ялагчийг нь тодруулах байсан. За оддын ирэлт хэмээх тэмцээний ялагчаар болвол рэпер Сэцэн хэмээх залууд одорсон. За түүний баатлын хэсгээс бол хэдүүлээ үзсгээе.
Rappers эцэнд цаашдынх нь уран бүтээлд томоохон амжилтыг хүсье. Тэгээд энэ нэрчээ битгий алдаарай. За энэ жилийн 106 тоглолт болвол цаг үеэ дагаад AI-г бол нэлээд ашигласан. Дуулагдж байгаа дуу болгон дээр тайзны цаатлын LED бол өөрчлөгдөжсэн. Өөр нэг онцлог зүйл гэх юм бол яг стадионы голд Iliama хэмээх тайзыг бол зассан байсан ямаатай. За тэр ямаа нь болохоор хар ямаа. Тэгээд нэлээд том шар алтан гинжтэй, хамарнаас нь нэлээд утаас агсан бас улаан нүдтэй, сүртэй. За та бүхний мэдэж байгаагаар рэпер Гинжингийн хувьд бол өөрийнхөө сүүлийн цомгийг Iliama гэж нэрлсэн. Тайзан дээр болсон тоглолтын хамгийн сэтгэл хөдлөм хэсэг гэх юм бол түүний эхнэр болон охин нь гарч ирээд за тэгээд аавдаа олоо титмийг зөвлөж өгсөн байгаа. Ганцхан хэлсэн. Намайг коуд гэдгийг олон хүмүүс зөвшөөрөхгүй мэдээж. Гэтэ би ганц зүйлийг баттай мэд. Би хайртай охтойгоо тул өргөж коуд байх болно. За тэгээд мэдээж тайзны бүжигчдийн баг болон Twerk Mongolia гэдэг ч юм уу те тухайн рэперийг бол хайплж байгаа MC болон DJ нар юу орхив дээ. Рэпер Гинжин бол угаасаа энэ тал дээр Монголын ямар ч рэперийг дагуулахгүй. Нэг амар заавал магтах гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Гэхдээ хамгийн орчин үеийг артистуудын нэг шүү дээ яхаарахгүй Монголын. За тэгээд асар их хилан болон хандлтыг араасаа дагуулсан рэпер Big G болон рэпер Гинжинрийн No сэлгээ хэмэхтүү хамгийн анх удаага лайв нь бол явсан. За тэгээд тоглолтын төгсгөлд бол хипхоп гавьяд хэмэхтүү явсан. Тэгээд рэпер Lil төгөд хүндэтгэл үзүүлээд яг хамтдаа байгаа юм шиг айгүй гоё vibe-ийг бүрдүүлээд салют буудаад тэгээд тоглолт дууссан. За энэ жилийн 106 тоглолтын хувьд болвол харуулт хамгаалт болон нойлын асуудал гэдэг ч юм уу те ерөнхийдөө бол ийм асуудал нэгч гарсангүй. За тэгээд хамгийн гол нь ирсэн үзэгчд нь өөрсдөө ухамсартай байгаад соёлтой тоглолтоо үзчих юм бол нэг иймэрхүү тоглолтыг бол бид нэр байнга үзэж болно шүү дээ. Стадионы тоглолтын асуудал гэдэг бол ямар тоглолтоос үл шалтгаалаад хинүүс ирж үзэж байна, хин үзэгчдийн массыг бүрдүүлж байна гэдгээс бүх зүйл шалтгаалдаг гэдгийг бол та бүхэн ойлгосон байх. За тэгээд шоуны дараа бол рэпер Гинжин болон продюсер Халзаа нар дараах сториг хийсэн. За тоглолт үзсэн хүмүүстээ бүгдээрэнд баярлалаа. Тэгээд бас бүгдээр соёлтой болсон баярлалаа маань. Маш гоё зөний зугаа боллоо. Зөний зугаа бас цаашдаа үйл гоё болох гэдэг байна. баярлалаа. Дүүдэж гисэн баярлалаа. За 106 шоу тоглолт дууссаны дараа рэпер Limit King-ийн стори бол айгүй анхаарлыг татсан. Энэ жилийн 2 оролцох тоглолт дууслаа. Дараа жил төв цэнгэлдэх минийх шүү. Энэ 100 төв цэнгэлдэхийн тайзан дээр дахиж гарахгүй. Big Smoke Records Building. За нэг иймэрхүү маш том сториг болвол рэпер Limit King хийсэн байгаа. Тэгээд 2027 онд төв цэнгэлдэхт тоглолтоо ихэндээ. Тэгээд 100-ны ихэнх сарууд бол үнэхээр халуухан эхэлж байна. Хүмүүс ч гадуур хувцас нэмгэлс харагдаж байна. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарааг болоо subscribe дарж манаас үгийг дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.